12 онд шүтээсийн барилгын архитектурын сургууль одоо барилгын архитектурын сургууль гэсэн тийм. Энэний өдрийн барилгын дээр бакалавр хийгээд 12-оос 14 он одоо яг энэ итгэл тавьж байгаа сэдвээр магистр хийсэн. Тэр магистр хийсэн бол Лира програм энэ ром програм хоёрыг хооронд харьцуулаад гэсэн үр дүн дээр Монголын систем судалгааны ажилласан. 2010 онд би Такасур компани зургийн техникчээр анх ажиллажсэн. Дараа нь компани зургийн техникчээр одоо MCS Property гэдэг MCS Group-ийн охин компани барилгын угсралтын менежмент, барилгын зураг төслийн одоо зөвлөх хөгжлөгийг үзүүлэх юм зорилготой явж байгаа компани зургийн инженер хийж байгаа. Энэ сургуульд компани дотор тавьсан сургууль. Тэгээд шинэ он хийж байгаа гэдэг бид нар байсан чинь хүмүүс айгүй өдөртөө үзгээр нэг сургуулийг хийсэн. За тэгээд энэ сургалтыг бүр эхлэхээс өмнө нэгэн зүйлийг тодорхой олох гэж бодож байгаа. Үүний юу гэхээр ингээд үтцийн хөгжлийн сайдын 2000 оны 142 дугаар тушаал. Энэ тушаалаар нэг журмыг батсан. Тэр журам нь болохоор барилгын зураг төс тайгуул барилгын зураг төс инженер датакадыг үзүүлэх гэдэг юм. Дахиад тайгуулын зураг гэдэг нь геодезийн програм. Инженерийн тооцооны хэрэг манай програм болж байгаа. Тэгээд төсвийн програмыг хэрэглэх журам гэдэг одоо Монгол улсад одоо хэрэгж болох дээрээ одоо бүх програмыг заавал юм журмын дагуу хэрэглэнэ. Тэгээд энэ журам нь өөрөө юу агуулж байгаа гэхээр тавигдах шаардлагатай. Дэлхийн хэмжээнд хөдөлгөөн програм ч ямар програм байдаг тавигдах шаардлагатай. Дахиад тэр програм зөвшөөрөл авах хүсэлттэй, тэр програмын хэрэглэх зөвшөөрөл олох комисстэй. Тэ? Дахиад тэр програмаа одоо зөвшөөрлөө авчаад зөвшөөрлөө сонгох баг тусгай зөвшөөрөл шиг тийм иймэрхүү юм журмууд байсан. Гэтэл энэ журмыг бол замтай барилга байгуулалтын сайд маань өөрөө гарчээ. Тэр хүмүүс нь батлах сайд. Батлах сайд энэ хүчнэг болгосон. Хүчнэг болгохдоо үндэслэлтэй. Үндэслэлүүд нь юу гэхээр Монгол улсад ингээ юу байсан бэ? Одоо энэ төрийн захиргааны дээд байгууллагууд одоо засгийн хэрэгжүүлэх агентлагууд нь хуулиас дээш тавьсан 4 журмыг ихээр батлсан. Тэр нь өөрөө ингээ хөгжлийн тушаа болоод зарим тохиолдолд хуулиас давсан, хуулийн үндсэн хуулиас давсан юм их юм яваад байгаа нь одоо нэгдүгээр зэрэглэгч ингээд бүгдийг ураад нэг хайц таахан журам гэдэг. Яг тэрний шугамар төстэй хэрэгжээд тэгээд тэр төслийн хүрээнд одоо саяны миний хэлсэн тэр журам чинь ингээд хүчнэгүү болсон тооцсож байгаа. Хүчнэгүү болсон тооцсон дөрмийн жагсаалт нь саяны барилгын зураг тайгуул инженерийн тооцооны програмч болсон. Тэгээ үндэслэл нь юу гэдэг хуулиар ирэх болохоор. Гэтэ яг миний яг юу тушаалыг ингээ унших юм бол цаг үетэйгээ нийлээгүй ч гэдэг юм хоцрогдсон юм яваад байгаа юм гэж тийм. Гэхдээ энэ саяны энэ журмыг давж гарсан нэг програм нь би одоо бүртгэж хийж байгаа Лира програм. Гэхдээ энэ хоёр дахь програмыг хэрэглэх гээд байгаа одоо энэ сургалтыг хийх гээд байгаа ялангуяа манай MCS компани дотроо энэ програмыг хэрэгжүүлж нэвтрүүлэх гээд байгаа шалтгаан болсон зүйл бол энэ өндөр барилгын төлөвлөлт. Энд өндөр барилгын төлөвлөлт маань өөрөө бас батлага сайд юу батлагдсан. Дахиад энэ дээр юу байгаа юм гэхээр 25 давхарваас дээш 35 давхар хүртэл өндөрлөлтөд барилгын тооцоо BBS хамаарахгүй хоёр өөр зохиогч хоёроос доошгүй програм ашиглана гэсэн. MCS компанийн хувьд бол 25 давхараас дээш барилгуудыг нэлээд хийж байгаа. 28 давхар 34 давхар тэр болгондоо манай компани гадны байгууллагад аягүй хөнгө өгч байгаа. Icon ч юм уу тэр одоо ямар нэг компаниуд самуу ч одоо тэр зардлаа өөрсдөө хийгээд дотооддоо одоо дээрээс гадна басны програм авч энэ хоёроор зэрэг тооцоог ингэ яваад тэгшээ урсгаж байгаа мөнгөний усгата дотоод заах гэдэг зүйлтэй. Тийм учраас энэ програмыг оруулж ирсэн нэвтрүүлж байгаа үндэслэл байна. За бүр ялангуяа 26 давхраас дээш явал за хоёр өөр зохиогчтой дахиад зохиогч нь одоо манай компани чинь Мономах дээрээ тоглолтсон байна. Гэсэн мөртөө дахиад бүр хоёр өөр зохиогчтой гэдэг шаардлага гарсан байна. Энэ програмыг сонгосон үндэслэлүүд нь дахиад суулгах хэрэгтэй. За одоо ингээд өмнөдөө дуусаад бүгд яг үндсэн сургалтанд оръё. За сургалтын тэгээд Autodesk Robot Structure энэ айгүй урт нэртэй тийм болохоор би ингээд ASAP гэж хувцлаад мэдчихэж байгаа юм. ASAP гэдэг айгүй амархан. Тэгээд энэ програмыг хэрэглэж барилга бүтээцийн тооцоо хийх чадвар болох сургалт гэдэг юм шүү дээ. Гэтэ одоо слайд хараад чадвар болчих нь цаашаа. Гэтэ
Ер нь бол одоо байгаль хүрээнд дээр ямар ч байсан ингээд танилцуулах үүднээс хийцсэн байна. Ийм сонирхол. За агуулга бол эхлээд программын тухай ярина, дараа нь тооцооны схемээ яаж босгохлаар ярина, дараа нь ачаа оруулах, ачааны хослол хийх. Тэгээд тооцоо хэлэхэд янз бүрийн тохиргоонууд байна шүү дээ. Тэдний бүгдийг хэлэх. Дахиад үр дүнгээ гаргаж авах. Үр дүнгээ гаргаж авахдаа өөртөө аль хэрэгтэй үр дүнүүдээр яаж гаргаж авах юм бүгдийн цаана. Дахиад арматурчлын тооцоо хийлгэн, дахиад үр дүн гаргаж авах. Энэ арматурчлын тооцоо Facebook-оор тараасан слайдууд байхгүй байгаа. Нэг сүүлд та бүхэн зориулж шинээр хийж байгаа. Нэг асуулт асуув. Яг яагаад энэ програмыг сонгосон бэ? Энэ одоо төгсгөлтэй. За одоо эхний хэсэг. Энэ ASAP 2015 програмын. За энэ програм бол 1983 оноос хойш хөгжүүлж ирсэн барилга бүтээсэн тооцооны програм. Энэ програмыг анх зохиосон хүн бол Андрей Нистер гэдэг юм Польш эрдэмтэн. Энэ хүн бол Ленинград их сургуулийг төгссөн. Орос зөвлөл холбоот улсын Ленинград их сургуулийг төгссөн гэсэн. Оросын одоо школоор явсан гэсэн үг тийм. Орос хүн гэсэн. Ер нь бол Орос школын гэсэн. Тэгээд 83 онд докторийн ажиллахгүй юм. Програм нөр. Тэгээд нэг Франц ямар ч үеийн сургуульд сурж байхдаа хийсэн. За тэгээд энэ та нар бол хэрэг бол бүр 63 оноос хойш ингээл бүгдийг мэдж байгаа шүү дээ. Энэ програм шинэлэг байх болов уу гэдэг үгнээс энэ слайдыг нэмсэн. Юу гэхээр 83 онд анхны хөлбөр гарцсан байна. Одоо докторийн ажил гэсэн үг тийм. 85 онд бол худалдааны анхны хөлбөр гаргацсан 2 жилийн дараа. Тэгээд 88-аас 95 онд групп байгуулсан нэг Андрей Нистер өөрөө Францд төлтөө. Тэгээд тэр энэ 88-аас 95 оны хугацаанд хамгийн их одоо зарагдсан одоо бараг 2500 компани хэрэгж гисэн тэр нэг програмын хөлбөр нь робот V6 гэх энэ програм байсан байна. Тэгээд 96-аас 2000 онд бол робот 97 програм гараад Францын шилдэг програм болоод одоо улс төрийн бүрэн хүчээ авчихсан байна. Тэгээд 50 гаруй оронд ингээд корпорац болж өргөжөөд Робобат гэдэг бүр корпорац болсон. Тэгээс халбараа нэгээд хилээд өшөв томроод явж байгаад энэ үед нөгөө юу гарч тарч байгаа юм. Автодеск ревит гэж байна. Тэгээ ревиттэй ингээд солилцоод автодескийн бүр ингээд албаас авчихсан байна. Тэгж байгаад Робобат Millennium-ыг зах зээл гарсан байна. 2000 он гэсэн үг тийм. Шинэ мембер хэлж байгаа талбар. Тэгээд дахиад Робобот корпорацийн яг AutoCAD-д бүр ингээд тусгаалж ажилладаг Steel Reinforcement хоёр бүтээгдэхүүн гаргаад Робот Millennium Revit Structure-т оролцсон. Тэгээ 2006-аас 2007 онд Autodesk ч энэ юу нь яг манаад угаас акул шүү дээ програм хөгжүүлдэг. Тэгээ роботыг худалдаа авчихсан өөртөө. Тэгээ 2008 оноос бол яг одоо энэ нэрийг олгоод өөрөөр Autodesk гэж өөрсдийнхөө шошгыг зоож өгөөд дахиад робот гэдгийг хадгалж үзээ. Тэгээд симуляц хийдэг structural analysis програм гэдэг нэмж өгөөд одоо ингээд 2009 оноос хойш өдөө хүртэл бид нэр одоо 15 гэж байна шүү дээ. Энэ хүртэл явцсан байна. За одоо ингээд түүх болсон. За одоо энэ програм хийж чадах тооцоо гэж. За ямарчсан бол энгийн статик тооцоо байж чинь тэгээд модуль буюу загварын тооцоо гэж хэлдэг бид кинематик шинжилгээ гэдэг шүү дээ. Тэднийг бол хий чинь дахиад non-linear p delta effect-ийн тооцоо болно. Тэгэхээр dynamic тооцоо гэдэг бидний time history analysis-ийн давтамж тачааны тооцоогоо энэ суурийн докторанттай нотлолтой энэ баклингийг хийн. Гэтэ одоо бидний сургалтын хүрээ бол баг эхний хоёр дээр за энэ time history бас хальт болж ирэх баг. Тэгээ non-linear энэ доошоо орж ирэхгүй. Энэ сургалтын агуулганд байхгүй. Тэгээ хийж чадахгүй бас тооцоо байгаа. Хийж чадахгүй тооцоо нь бол одоо бид нар ярьж штеп. Дам болон төмөртөө хоцолсон тийм нийлмэл. Гэтэ бол Америкийн нэгдсэн улсад бол чинь дэлхийн энэ чинь програм чинь глобал болсон шүү дээ. Тэр чадвартай тухайлбал манай Монгол улсын үсэт норм байгаа юм бол яарсан Америктай энэ бус доорнд хийж чадахгүй гэсэн. А тэгээд дахиад урьдчилан өссөн бол урьдчилан хүчтгсэн болон дараа хүчтгсэн бүтээсэн тооцоо гэж. За ажлын талбар бол энгийн яг л одоо Autodesk-ийн бүтээгдэхүүн ямар байдаг яг тэр та нар кадыг ажиллуулах мэдж байгаа болохоор энийг бүлгээ бүл. За текст меню цэсвэр байна, стандарт хэрэгслийн мөр байна, сонгох мөр байна. Wish тэр layout manager гэдэг нь харин жоох юм. Wish. Тэгээд мэдээж энэ юу болоо. Объект сонгогч гэдэг нь орчуулсан байна. Объектыг одоо үзүүлэлтүүд
тэнхлэгүүд 3D орчмоор ингээд харна. Дахиад статус төлөв. Тухайлбал энэ одоо ногоон болж хөрсөн үедээ тооцооны үр дүнгээ харж чаддаг. Одоо энэ бол харж болохгүй шаардсан байна гэж байна. Дахиад ингээд бүх юм 3 хэмжээсээр хараа авчиж байна. Тэр үзүүлэн шоу шүү дээ. Тэрийг ингээд эргүүлээд үздэг. За тэгээд моделинг барга хамгийн одоо загварчлах мөр хамгийн үндсэн гэсэн. Тэнхлэгүүдэд татаад дан руугаа хийгээд багнаа усгаа хүчлээ хийгээд ханаа усгаа хандаа нөхөө гаргаад металл бүтээц ачаагаа өгөх. Тэр бол хамгийн одоо үндсэн хэсэг юм байна. За програмын төвч танилцуулга байна. Одоо хэдүүлээ тооцооны хэсэг юм босгоо. За хамгийн ихэнд бол тэнхлэг үүссэн. Гэхдээ тэнхлэг үүсэхгүй байсан ч тэнхлэг үүсгээд ажиллавал энэ geometry гэдэг меню байгаа шүү дээ. Тэр энэ меню шүү дээ. Энэ нэрээ. Энийг орно. Энийг ороод access definition гэх тэнхлэгийн тодорхой. Энэ бол жишээлбэл Булган аймагт баригдсан Жинсийн оройг компани 5 давхар орон сууцтай биш 30 м урттай 18 м өргөнтэй 5 давхар зөөрт байгаа. Тэр байдлыг ингээд оруулаад ирсэн байна. Тэнхлэг хоорондын алхмыг бол энэ 6-тай айгүй энгийн конфигурацтай. 6-гийн алхамтай X гэдэг x'үүдээр тэмдэглээ. Тэгээ яг энэ X1 гэдэг тэмдэглэн автоматар дараагийнхыг чи X2 авахгүй гэж сонголт авах. Яа X2 гэж авчихъя. Хэмжлээ Y тэнхлэг бол үүсгэж чинь Y дээр дараа. Одоо Z нь бол арай өөр. Энэ бол давхруудаар авчих. Саний geometry меню руу ороод storage гэх дахиад storage гэх энэ хацаж байгаа юм байна. Давхрын өндрөө өгвөл тэгээд давхраа өгвөл явуулчих юм шүү. Гэтэ яг энэ ихнийх бол 3 хүчтэй арай зорийн давхар мөн машин орохтой арай өндөр. За дээшээ бол дандаа орон сууц дээр 3 м. Тэгээд давхрын өндөр давхрын тоо бичиж оруулна. Давхрын өндөр төвчнийг өөр нэлээд бичиж байна. Тэгэхээр саний нөгөө нэг X тэнхлэгүүд үүсгэсэн шүү дээ, тийм. Y тэнхлэгтэйгээ дахиад давхруудтайгаа ингээ 3D орчин үүсгэж байна. Одоо энийгээ татаад цааш нь тэгээд ингээ өөрөө хүснээрээ татна. Сан давхар байна. Цаатан дуусна. За тэгээд саний тэнхлэгүүд бүх юм үүсгэсэн. Одоо багнаа үүсгэж шүү дээ. Саний geometry меню руу ороод column гэдэг багнууд гэсэн сонголттой байв. Тэгээ багнаа тодорхойлж өгч. Болбол энэ дараах гэсэн юм байна. Энэ төгсгөл лимитийн дугаар автоматар болчих юм. Хамгийн анхны 1 багнаа үүсгэсэн бол тийм шүү автоматар 1. Энэ нөгөө барилга босгочоо сүүлд нь би ингээд нөгөө сургалтаар бэлтгэн зориулж хэлэхээр 530 гэж гарч ирсэн. Та нар хэрвээ ингээд анхнаасаа програм хийвэл 001 явуулсан. Тэгээ төгсгөл лимитийн бас нэг нэрлэнэ бас Navtesk-ийн програмууд юм маяг. Тэр өөрөө нэрээ зохиож өгч байна. Тэр нэрээ зохиохоор тэрийг энэ артлын төвчд байхаар ийм гарч ирээд нэрээ зохиохдоо тухайлбал нэрээ өөрөө айд тавчаар ингээд нэмээд утгууд нэмнэ гэсэн. Тэр нэрний товёог тэгээд зохиосон нэрээ нэмсэн. Тэгээ apply дээр баталгааж байна. Нэрээ өгөхдөө жишээлбэл төгсгөл элементийн дугаараар шууд нэрлэж болно. Бүтээцэн элементийн төрлөөр нь нэрлэж болно. Төгсгөл элементийн төрлөөр нь бас нэрлэж болох юм байна. Хөндлөн огтлын нэр гэдэг ингээд нэрээ ингээд композит байж байгаа гэсэн үг шүү дээ. Бүх одоо элементийн одоо бүх юмыг агуулсан нэг нэр байж болно гэсэн. Дахиад төмөр бетон баг нь уу, яг мод юм уу, га юм уу огтлын төлөө зааж өгнө. Дахиад секшнгээ оронгол одоо чиний төмөр бетон гэж сонгогдсон байх юм бол ороод огтлолоо сонгоо. Баг нь заавал одоо тэгшин зөв тогтоолоо байх албагүй шүү дээ. Тэр сегмент одоо юу ч гэдэг. Дахиад энэ дээр энэ reduction of moment inertia энэгээр болохоор би үүдээ бол нөгөө юу л гэж бодлоо. Огтл нь үүсгэж байгаа багнууд байгаа шүү дээ, тийм. Тэрэн дээрээ тоглолттой юм гэсэн. Тэгээд бетоны анги. Бетоны ангиг бол юу атсан гэсэн. Анх модуль оруулахдаа тэр tools меню руу ороод job preferences одоо яг хаанхын материал ашигласан, улсынхаа материалыг заасан. Тэр бол одоо Оросын B гэсэн стандартаар яваад байна шүү дээ. Тийм бол одоо жишээ нь зарим байрлал C гэсэн C30 C40 гэдэг гадаадын мэдүүд юм байна. Тэрийг нь оруулж байна. Энэ дээр бол
5 дахь оруулсан B25 гэх вектор хэрэглэсэн байна. Тэгээд шууд B25-ыг сонгоод өчөж байгаа мэтэл анхнаас. Тэгээд саяны tools menu руу ороод job reference руу ороод энэ цонх гарч ирээд эндээс би бутон гэдэг. Тэгээд дахиад modification гэж байна. Одоо засварлна гэсэн үг шүү дээ. Яг одоо бидний нөгөө бутоны анги байна уу одоо 18.5 мегапаскал одоо юу ч хэлээд нэгт хөндлөө юм одоо тэдний бүгдийн тодорхой даахна гэсэн. Тэрнтэй адилхан ган дээр хөнгөн цагаан дээр модон бүтээцтэй бүгднийг харж болно гэсэн. Шалгаж. Тийм шалгаж харна гэсэн. Эдит бас гэж. Зарим нэг байрлууч юу ячдаг шүү дээ. Байрлаа бариад дуусныхаа дараа эдүүлэх юм тавьсан шүү дээ. Тийм бол энэ дээр тооцсон мэс юм аваад тэгээ шимэтээ албатлахаараа хэмжээд хийдсэн юм. Шалгах тооц. Тийм. За тэр нөгөө манай бидний үлдэх те призмын бат бид одоо хэв ажилтны үзүүлэлтүүд хэмжлэн байж байгаа. За тэгээд геометри гэдэг дээрээс багныхаа байрлалын координатыг гараасаа өгч болно. Гэтэ шууд маусаараа авчиад өөрөө заагаа авчихсан болно л доо. Тухайлбал одоо энэ тэр цаатлах дээр бол өөрөө ингээд зоогоо явуулчих болно л гэсэн санаа юм. Энэ нэг юм нэг гридүүд шүү дээ, нэг гридүүд. Энэ ингээд татаад байх тусан бүр ингээд сантиметрийн нэр шүү дээ. Өөр ингээд зоогоо. Одоо миллиметровын цаас гэсэн сум дээр агш. За тэгээд бас нөгөө юу юм гэсэн үг л дээ. Одоо тэр жишээ нь би ингээд дамнруу гэдэг те R40 50 гэдэг ингээд нэг үзүүлсэн байна шүү дээ. Тэр болон дээр байгаа зурган дээр. Тэр шиг яг юу харагдуулахаа веб меню руу орж дисплейгээс сонгочихно гэсэн. Тэгээд үүсдийнхаа дугааруудыг харуулах юм уу, элементийнхаа дугааруудыг харуулах юм уу? Тэр бүх юмаа сонголттой гэж өгч байна гэсэн. Энэ нь тухайлбал зангилаа үзүүлэх юм уу, шилбэл элемент үзүүлэх юм уу, хатан төгсгөл элемент үзүүлэх юм уу, ачаа үзүүлэх юм уу, юуг нь үзүүлэх юм ингээд арталтай бүр ингээд бас дотроо шилбэний дугаарыг үзүүлэх юм, шилбэний менюг үзүүлэх юм гэх мэт. Веб менюгээрээ саяны бүх тохиргоог хийх гэсэн. Гурын нөхцөл нь юу ах юм тэгээд одоо би энэ өөртөө арай нэг ойлгомжтой болгоцсон ингээд харуулсан юм л дээ. Тэгээд баг нь оруулсныхаа дараа юу өгсөн шүү дээ. Гурын нөхцөл өгсөн шүү дээ. Энэ гурын нөхцөл нь болохоор шууд юу гэж өгч байгаа юм л да. Хөшүүн. Энэ орсоор гарч ирээд байгаа. Энэ нөгөө орс гэдэг зарим тохиолдол хийчихээр автомат юм байна. Яг танай Америкт ч юм уу чи тооцоог үйл ингэж гэхгүй та фиксний бастай. Одоо би нэг орс дээр тохиолдсон байна. За энэ спорт гэдэг зэсрэг болохдоо геометри меню руу ороод спортыг орчин. Тэгээ дотроо ийм жижиг юм. Энэ нэг тайлбарчуудаа дараагт тайлбарлахгүй ч тэрний үг шинээр бэхлүү үсэх болно шүү дээ бас тийм өөр юм өчтөөс сонгоо. Энд дээр одоо нэг эргэлтийн үнцийг харах юм уу, эргэлтээ харах юм уу, шилжилтээ харах юм уу гэх бүх байж байгаа. Тэгээ энийг ихт бол одоо нөгөө бид энийгээ санаж тээ. Айл тэмцлээ дагаж ирэх гэдэг юм. Энэ бол тухайлбал хөшүүн зангилаа. Хөшүүн зангилааг заачаар ийм дөрвөлжээ үзүүлэхтэй. Хэрвээ энэ хөшүүн зангилааг заагаагүйсэн бол энэ зүгээр ингэж байж гэсэн юм байна. За тэгээд дамнруу бол яг саяных шиг юм. Эсвэл яг баг нь яаж үүсгэсэн яг тэр шиг л юм гэсэн. За одоо хочилт бол арай өөр. Хочилт бол тэр моделинг бар гэдэг нэг юм ойлгосон. Саяны нэг хэрэгслийн мөр гэсэн чинь тэндээс шууд тэр дүрсийг авчиж болно. Нэг бол геометри меню руу ороод флорскээ сонгож болно гэсэн. Флорскээ сонгоцсон тохиолдолд яг энэ харилцах цонх гарч ирнэ. Дахиад л нөгөө нэг төгсгөл элементийн дугаар автоматар аавна гэдэг юм гарч ирж байгаа. Тэгээд зузаанаас сонгоно. Төгсгөлийн цаанаас өөрөө ийм юутай дугаар төгсгөл элементийн дөрвшөө таниулж. Үгүй тэр төгсгөл элемент юм биш шүү. Энэ бол одоо тэддэх гэсэн. Дээрээ шиг 41 гэсэн тийм биш зүгээр дислуугаа. Дээрээ чинь юу вэ? Statement бол шилбэлмент бол бүгд өөр юм шүү. Зузааныг сонгох гэдэг энэ артлын энэ төвчнүүд дээр нь дахиад энэ харилцах сонгох үүсэл байна гэж байна. Тухайлбал энэ нэгэн төрлийн яг зузаантай хүчилт гэж сонгож байна. Тэр артлынх нь ортотропик гэхээр арай өөр хэлбэр ажиллагаа болж байна гэсэн үг тийм. Шашуу өгөх гэж байгаа.
Орос энэ нэрээ өөрөө өгсөж байна. Автоматар авчиж байгаа юм байна. 15 см зузаантай тогтмол зузаантай өөрчлөлт нь бас өөр өгч шүү дээ шүү дээ. Зарим очил өөр жилийн зузаанаа оруулж материалаа сонгож чинь. Ингээд автоматар юун дээр ороод ирж байгаа. Энэ 30-ийн зузаантай нэг илмэд 15 зузаан. Энэ саний оруулж гисэн 15 зузаанд энэ нэмэгдээ ороод ирж байгаа юм. Төсбөл илмэдийн зузаанаар нь санагдаад ийм нэгсэн харилцсан. Энэ дээр одоо юу яах вэ гэхээр энийг харилцсан юм байна. Энэ хамгийн гол энэ дээр энийг оруулсан шалтгаан хувцалтаа сонгоно гэсэн. Энэ хувцалтаа ингээд өгсөн байгаа шүү дээ тийм. Саний нэг одоо энэ definition метод гэх энэ дээр бол яг хувцалтаа ингээд тодорхойлоод өгч гисэн. Тэгээ хувцалтаа тодорхойлоод өгсөний дараа яг тэр 141 гэдэг байсан элемент чинь яг энэ 15 зузаантай хувцалт байсан юм шүү. Тэр байсан юм шүү гэж apply заавал хийж өгч. Тийм. Энэ дээр нөгөө нэг object inspector гэдэг юм мөрөөсөн шүү дээ. Тэн дээр энэ floor гэдэг нөгөө хувцалт нь гараад ирж. Тэнгуут нь 141-ийг энэ дээр очиж сонгох автомат юм байна. Энийг төвчилсөн гэж байна. За яг програм дээр ажиллаж эхлэх юм. Энэ model shell гэдэг байгаа шүү дээ. Энэ shell дээр их юу байгаа шүү. Ялгаатай юм байгаа шүү. Тэр curtain wall гэж, Dexlas гэж, Dexibus яатраг юм чинь тийм. Энэ тавыг болохоор бүтээчин төсвөл элементийн загварчлал гэдэг. Энэ дээр энэ тавын ялгаа гаргахын тулд одоо энэ номын зохиогч энэ Atlas Groups энэ одоо танаас тарж өгөх байгаа шүү дээ. Энэ номын зохиогч энэ номон дээр нэг жишээ оруулсан байсан шууд сканер дээр ингээд үзүүлж байна. Энэ ямар жишээ байсан гэхээр нэг жижигхэн юм юу авчиж байгаа юм. Тэгэхээр хоёр талаас юм хамтаа дээр нэг хүчилт аваад тэгээ саяны 5 жишгүүдээр ялгаа гаргахын тулд энийг авсан. Одоо 60 см өндөртэй 1.5 м-ийн хасалттай 0.3 кПа-ийн жиг таксаа ачаатай хажуу талаас нь төвлөрсөн хүч үлдсэн байгаа юм. Энэ дээр саарахгүй. Энэ жиг таксаа ачаатай хажуу талаас нь төвлөрсөн хүчтэй ингээ модуль бүсний төлөө бодуулаад гэхдээ төсгөл элементийн төрлөө сонгохдоо нэг shell-ээр сонгоод энэ дээр өвчтөр shell гэдэг. Shell-ээр нэг сонгоод Dexter-ээр нэг сонгоод slab юугаар нэг сонгоод ингээд 5 төлөөр сонгоход ялгааг нэдүүл авах юм бол энэ дээр бол жишээлбэл шахалт сунаалт гулзаалах момент бүгд гараад ирчихэж байгаа юм тийм. Гэтэл энэ дээр бол гулзаалах моментын шууд тип гэж баг абсолют болов шүү. Одоо жишээ нь зарим тооцоогч бид нэр за тэр нь ерөөсөө хөлшгүй батбих одоо зөвхөн ханы тооцоо ханы батбихыг шалган байдаг шүү дээ. Тэр тохиолдолд энэ загварчлалыг сонгоно гэсэн. Энэ тохиолдолд бол яасан бэ? Аль аль нь гарсан. Гэхдээ хөшүүн диафрагм гэдгээр өгсөн юм тийм. Энэ бас гэсэн юм. За тэгэхээр ямар ч гэсэн шэлийн сонгоцгол бол нэг авахгүй л гэсэн санааг хэлдэг юм. Тэгээд төсгөл элементийн үүсэх аргаа тодорхойлно гэсэн үг. Тэгээд хүрээгээ өөрөө зааж өгөх юм зүгээр л яг энэ тэгш шинцүүх хэлбэртэй байх юм уу? Айлсгүй юм хүү шиг юм чинь тойр хэлбэр өччих байх юм уу? Тэгээ хавтгай очилт юм уу гэдэг эндээс ингэ чеклж байгаа энэ геометр гэдэг хэсэг байна. Эхлээд энийг л чеклэн. Тэгээ геометр гэдэг хэсэг рүү орсон тохиолдолд насуу зүг шиг энэ саяны шиг яг одоо яг нөгөө нэг гараасаа координат оруулж очоод нэг бол маусаараа татаад авчих гэсэн үг тийм. Энэ дээр бол арай нэг зөв шилбэртэй очдог энэ талаар яриад байгаа юм шиг. За энэ одоо нөгөө shell гэдэг сонголтоо өгөөд дахиад хамгийн захын барнуудаа холбоод энэ шатны нэг юу гэдэг шүү дээ тийм. Нэг үлдээгээд хийцэн байгаа болчихсон юм. Тэгэхээр автоматар энэ тэмдэглээ гараад ирж байна. Энэ бол энэ автоматар энийг амтууш тасдаж гэсэн тэмдэглээ юм шиг. Яарэ ялгаж байгаа юм шиг. За дахиад сая бол би ингээд нэг сайхан том амьд үүсгэчлээ шүү дээ. Бүр ингээд мангар том үүсгэсэн. Дээрээс чинь бидний чинь ингээд жижигхэн хэсгүүд хуваалт гэсэн. Тэр хуваалтыг бол юу вэ гэсэн.
дахиад ийм нэг зүгээр энэ баттон байж болно гэсэн. Одоо интерфейс дээр чинь баттон ороод ирж болно. Нэг бол analysis menu руу ороод meshing гэдэг рүү ороод meshing options гэдэг нь жижиг бүсгүүдэд хуваах тохиргоо гэсэн үг тийм. Тухайлбал энэ meshing одоо энэ хуваатыг хийх маш хүчтэй юм аргатай. Энэ конси арга гэж байгаа, энэ Delanoy-гийн арга гэж байгаа автомат өөрөө бүр ингээд хэцүү ингээд ядаргаатай бүр нарийн харах шаардлагатай болох юм бол энэ complex mesh generation ашиглаж байна. Танаас тарааж энэ номон дээр яг бүр дэлгэрэнгүй байгаа да яг simple нь яг юу юм, конси арга нь яг юм, Delanoy-гийн арга нь яг юу юм бэ бүгдийг нарийн зах. Энэ бол яг миний бодлоо. Lira программаас давуулсан ингээд бид нэр заавал ингээд шатыг ч юм уу юм оруулсан ингээд нэг үрчлэн ингээд зур хаалтгүй зүгээр хамгийн төгсөөр нь задлахгүй эсвэл автоматар хийх үү гэдэг элементийн хэмжээг зааж өгвөл окей гэдэг өөрөө салгаа задлаад гэх юм а дахиндаа санаа цэгийн давтсан автомат санаа чинь дээр оочна пак хийгээд байдаг шиг тийм асуудал эсвэл дайны санийг задлаа гэсэн шүү дээ нөгөө нэг том нөхрөөс шүү дээ. Энэ бол ингээд сонь задлаач юм уу. Бид нар бол хуваахтаа бол ингэдэггүй шүү дээ. Ам руугаа ингээд хуваагаад өчлөлтөөс тэрэндээ хуваах шүү дээ. Энэ бол ингээд өөрөө авчиж байгаа юм. Гэхдээ төгсгөл элементийн хуваалтын нягтрал үр дүнгийн найрамчлалд нөлөөлөх нь ингээд бас нэг юм байна. Тэр нь юу гэхээр яг энэ саяны том бүр саяны жижигхэн хэсэг болсны одоо яг бүр яг нарийн ялгааг л харуулж байгаа. Мэдээж жижиг хэсгүүд олгоцсноо юу бол одоо энэ жилийн одоо үр дүн бол илүү ойрхон болж болох гэсэн үг бодтой байдаг тийм том байгаа гэсэн. Тэгэхээр тэрийг яг яаж авахыг энэ хүн бас ном дээр тайлбарсан байгаа юм байна. Байдлаа бүтээсэн инженер хүн. Хуваалт 3 ширхэг байхад шилжилт нь юм гэсэн юм. Ийм загвар авсан. Энэ нэг шилжилт биш тийм. Инч буюу миллиметрээр бол ийм байсан. Гэснээр хуваалтаа ихсгсэн байна. 7 ширхэг болсон. Юм хот одоо нөгөө нэг үр дүн чи ихсээ авчиж байгаа. Ялангуяа хотолтын үед бид 200-ны 150-ны гээд ингээ явхад бол маш ийм жижиг юм дээр зүрх үүсдэг шүү дээ хангаж байгаа. Тэгэхээр 3 байж байгаа 7 болгоод дахиад 24 ширхэг болгосон чинь энэ нөгөө үр дүн чи өссөн байна. 40 хэсэг. Тэгснээр дахиад бүр 42 болсон. Тэгсэн нөгөө нэг үр дүн чинь цааш өсөөгүй. Тэгэхээр энэ бол одоо яг одоо нарийн одоо хуваалтыг бол TD тийм гэсэн тийм ямар нэгэн томьёо загварчлалт байхгүй. Одоо тооцоо хийж байгаа хүний зөв мэдрэмжийн одоо бол Орос ахнаар орж ирээд сургуультаа тавьтаа за та нар 0.5-аар хувааж байгаа. Тэгэхэд ерөөсөө баг бүх үр дүн харагддаг гэж хэлээд байгаа санаа чинь өөрөөсөө ингээ хуваалт хийж үзэж байгаа. За ер нь тэр 24 ширхэг хуваалтыг сонгосон гэсэн санаа шүү. Гэхдээ бид нар бол одоо заавал тэр 24 мөрөг гэхгүй энэ complex mesh generation-ээр өгчих юм бол хамгийн одоо харж болох боломжтой өөр авчнаа л гэсэн. Шүү одоо тэгээд санийхаа графикаар үзсэн. 3 7 24 42 байхад шилжилтийн утга ямар байсан бэ гэвэл 3 дээр ямар байсан бэ? Энэ хавцаа байсан. Тэгээд 7 дээр ингээд 24 дээр ингэсэн эндээс ишээ яг ажиллах явчих. Одоо цаашаа 42-оос хэдч их хуваасан. Яг энэс бол хэцүү байсан. За одоо тооцооны схем болсон, програмын тухайлцаа. Одоо яг ачаа оруулах хослол нэг үндсэн юм руу. Tools menu руу ороод job preference руу оронгот. Орсын нормууд чинь ингээд их гүрэн болохоор ингээд сайхан яваад орсон байна. Манай BNB дээр snip гээ орсон. Гэтэл тэр snip яг манай BNB дээр таах уугүй гэдэг одоо таарна гэдэг би одоо баталж үзүүлээ л дээ. Тухайлбал 1985 онд тэр 2.0107 85 гэсэн байгаа шүү дээ, тийм. Тэрийг шинжилсэн байна. Тэр шинжилсэн нормоос нь одоо манайх тэр 2.01 гэдэг нормаар боловсруулсан байна. Ухаалбал та ачаалбаа үйлчлэгээ норм байгаа шүү дээ, тийм. Тэрийг аваад ингээ эргүүлээд ихний утсыг харах юм бол тэн дээр тэр өмнө нь хэрэглэгчээс Sleep-ийн 2.01.0 хэрэглэхээ болоод энийг дааж мөртнөө гэж бичсэн байна. Дахиад одоо ачааны хослол дээр тэрийг авна, салхи болон цасны ачаан дээр тэрийг авна. Газар хөдлөлтийн ачаан дээр бол хараа өөр.
2000 оны 1 сарын 1-нд юу байсан бэ л да. Тэр Снипийн 2.7-гийн 81-ийг шинжилсэн байна. Бид нар лираг ингээд сонгоод газар нутгийн нормыг сонгохдоо 35 гээд алтт нь 2.01 юу юу ч 001 02 ч үгүй 0001 ч үгүй тийм байж шүү дээ. Тэр чинь тэр 2000 оны 1 сарын 1 гэсний илэрхийл байсан юм шүү. Тэгээ манайх бол яг авахта тэрийг 22.01 2000 онд болцсон. Тэгэхээр одоо ачаалбаа үйлчлэл газар хөдлөлтөөр өгчтэй гэсэн үг шүү дээ. Одоо ачаагаа өгнө л гэсэн. За ачааг өгөхдөө тэр саяны тэр баруун гартал байсан хэрэгслийн мөрнөөс моделинг бараас тэр нэг дүрстэйг авчиж болно. Нэг бол лод минерыг оруулаад лод тавьсаас авчиж болно. Тэгээд яг л лира дээр нөгөө нэг ачаагаа дугаарлал ачааны нэр өгдөгшгөл юм гэсэн. Тухайлбал энэ дээр ачааны дугаар автоматар авч байгаа юм. Дахиад тэр ачааны шошгоо өөр авчиж байгаа юм. Энэ бол ачааны ангиллын харин бид нар тогтмол ачаа гэж өгч байна. Дахиад ачааллын найдвартай байдлын ихтгэл зүрийг нэгээр авчиж байгаа. Нэгээр. Энд яагаад нэгээр авсан гэхэд барилгын одоо норм ба 2.0107-гийн нэрийн 1-р үснэгтийн 7-р хуудсанд зааснаа одоо 1600-аас ч үгүй дээш нөхцөлтэй төмөр том бүтээцээ найзлууд зэрэг хэлэх зүйл нэг аны нэгээр амсны заалт байдаг хаа. Тэрийг л хацсан гэсэн. Тэгээд ачааны нэрээ өөрөө оруулж гэсэн тогтмол ачаа. Тэгээд ачаалаа оруулахдаа тэгээд энийг дарамт энд автоматар оруулах гэдэг байна. Ингээ оруулж. Гэх мэтчлэн ачаал ингээ үүсчин дахиад пост гэдэг нь бол тогтмол гэсэн үгний л одоо постоянны гэсэн орс үгний товчсон нэр монголоор тогтмол гэсэн утгатай үг юм билээ л дээ. Рестарт очнээс. За ингээд удаан хугацааны ачаал оруулж байгаа. Удаан хугацааны төр ачаал. Тэнгуэл дахиад саяны нөө време делитлний гэхээр удаан хугацааны гэсэн монгол утгын цаана явж. Тэгэхээр 1.3-аар авдаг бас нэг заалт байдаг шүү дээ. Тогтоосон хэмжээ дутх нь 200-аас их, 100-аас их гэж 1.3 гэдэг тэрний заалтын дагуу авсан гэсэн. За тэр краткий времени гэхээр богино хугацааны. Тэгээд газар хөдлөлтийн ачаа оруулж шүү. Газар хөдлөлтийн ачаа оруулахдаа энэ дээр нэг өөр юм сая төлөө дээд ачаа, лив ачаа гэж өгчээсэн бол одоо сейсмик гэдэг сонголт нь бичиж байна. Тэгээд газар хөдлөлтийн ачаал гэх нэрээ оруулаад бичиж байна. Одоо нөгөө юунуудаа өгсөн. Яг шилбэн элементэн дээр юм уу, яг гадаргуугийн элементэн дээр юм уу, ачаалуудаа өсөгчийг тагсан ачаал юм уу, одоо дотор ханы ачаа юм уу, гадна ханы ачаа юм уу те. Тэгэхээр энд бол би жиг тархсан ачаагаар шилбэн төгсгөл элемент дээр ачаа өгөх гэж байна. Ачааг ерөнхий тоол системд хасгуудахтаа өгч байгаа шүү дээ. Тэгэхээр хасгуудахтаа өгöd л шүү дээ, тийм. Тэгээд километрын баах нь метрээр хасах 6.3 гэсэн ачаа өгсөн. Гадна ханы л ачаа юм шүү. Тэгээд нөгөө ачаал өгөх элементээ ингээд сонгочихно гэсэн үг шүү дээ. Энэ дээр дарж байгаа ачаал элементээ сонгох автоматар 38 байна. Захын хүрээгээр явж байгаа дамрууд гадна ханы ачааг аль аль дамрууд өгч байгааг сонгоо байна. Тэгээд энэ бол хатан төгсгөл элемент дээр жиг тархсан ачаа өгч байна. Энэ шалны бүтээцлийн ачаа юм байна. 373. Тэгээд нөгөө саяны 141 элемент хийсэн шүү дээ. Тэрийгээ шууд гарнаас авах. За ингээ ачаа өгөх нь ерөөхдөө дуусчихсан тавчхан байна. Одоо ачааны хослол бодуулах юм байна. Ачааны хослол бодуулахдаа саяны моделинг бараасаа тэрийг сонгочих болно. Нэг бол loss менюнээс automatic combination. Би энэ automatic combination сонгоолсон байна. Full automatic гэж сонгосон. Энэ нэг юунод нь шүү дээ. Ачааны хослол огт үүсэхгүй эсвэл гараас өгөх, эсвэл хагас автомат гэдэг байгаа шүү дээ. Эдгээр бас дотроо ангиллалтай. Тухайлбал хэрвээ full automatic гэж сонгочих юм бол шугам бус анаад тооцоо хийхэд болохгүй юм билээ л дээ. Тэрийг болохоор энэ дээр яг бүр нарийн дэлгэнгүй тайлбарлсан байгаа таарч өгөх юм. Энэ рүү н ороод дахиад энэ more zor гэж яваад, энэ рүү н ороод more zor гэж яваад, энэ рүү н ороод ингэж яваад за ийм яг алгаатай ийм тооцоо хийх гэж одоо шинэ push hour юм уу шугам бус юм дээлтэй малын хийх гэж байгаа юм бэ гэвэл яг энэ аргын сонгороо гэсэн. Одоо энэ бол маш энгийн тооцоо шүү дээ. Static жоохон динамик болсон юм. Газар хөдлөлтийн бидний ингээд тооцоо. За энэ дээр ингээд бүр тодорхой тайлбарчсан. Одоо энийг ингээд чеклэн шүү дээ. Тэр нь дотор нь за нэг 8 хослол үүсгэнэ. Гэхдээ энэ хослолууд нь ингэж үүсгэх нь дотор нь тайлбарлагдсан.
ultimate loss тэ serious accident гэдэг. Өнгөл дуусгач юм ачнаас. Уул нь энэ дээр хэлэнгүү ярих хэрэгтэй. Юу бол газар төлөж байгаа чиглэлээс намайг дуудаа. Тэр дараагийнх дээр байна. Энэ дээр зүгээр ингэ явчих юм байна. Тийм. Тэр дараагийн слайд нэр байна шүү дээ. Одоо тооцоо хийгээд үр дүн гаргаж авахдаа бас нэг тохиргоонууд их юм. Хичнээн ачаа өгөөд ингээ модулио босгоцсон ч гэсэн дахиад яг тооцоо хийгээд үр дүн гаргахдаа тэр тохиргоо юу гэхээр энэ газар хөдлөлтийн ачааллын нэмэлт тохиргоо бид нэр лирэ дээрс хийдэг шүү дээ. Энийг тэрийг яаж хийх юм гэхээр analysis menu руу ороод analysis types гэхээр энэ харилцах цонхны гэдэг шүү дээ. Нөгөө түрүүчийн бид нар нэг ачааны тодорхойлолтод өгсөн шүү дээ. Тогтмол, удаан хугацааны түр ачаал, богино хугацааны түр ачаал, газар хөдлөлтийн ачаал гэдэг. Хичнээн тэн дээр бид нэр сейсмик гэж өгсөн байдал энэ дээр тооцооны төрлөө статик гарцсан байна. Одоо энийг бид нэр өөрчлөх гэсэн үг. Энэ чинь газар хөдлөлтийн ачаал чинь статик ачаал биш шүү. Газар хөдлөлтийн ачааллын статик linear гэсэн хэсгийг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхдээ change analysis type гэсэн товчийг дараа өөрчилнө. Change analysis товчийг дараагтай зэрэгцээд энэ харилцах цонхны гэж. Энэ дээр одоо энэ хуучин previously гэдэг нь хуучин бол ийм байсан. Одоо энийг model taking гэдэг account static process. Нөгөө нэг тогтмол ачаанууд оруулсан байгаа шүү дээ. Бид нэг оруулсан. Тэр ачаануудаас жиг тархсан ачаа эдрээс тийм хуулиа аавна гэсэн санаа шүү дээ. Энэ шүү дээ. Барилгын норм ба дүрмийн 2 энэ газар хөдлөлтийн бүс нутагт энэний 2-1-ийг заасны дагуу статик ачааллаас тооцож авах аргыг сонгоод энийг чиглэж байгаа гэсэн. Тэгээд окейгийн гутал энэ гэхдээ push over ингээд бус нөгөө ачаанууд юунууд байж байгаа нөгөө өөр төрлийн ачааллын төлөвтэй. Тэгүн гутал окей дарангуут энд харилцах цогцол. Энэ дээр бас бид нэр зарим тохиргоог нь өөрчлөлт л доо тухайлбал тооцооны төрлөө сайн модуль байсныг нь сейсмик болгож өөрчлөж жишээ. Дахиад газар хөдлөлтийн үүслэлд барилгын хууль бэлтгэлийн хэдийн хэлбэрийг авч тооцоо зааж өгдөг шүү дээ. Тэргээ зааж өгч болно. Наривчлал нь 100001 юм уу 101 юм уу те итерац нь хэдэн удаа хийх юм тооцоогоо бүр хөндрүүлээ авчиж болно гэсэн үг л дээ. Тооцооны загварын динамик ажиллагааны тийм нэг заалт байгаа шүү дээ. Одоо өндөр барилгын норм дээр чинь 80% массын оролцооч гэдэг нэг тийм заалт байдаг шүү дээ. Тэрийг бид нэр хэд өндөр барилга оруулж байгаа шууд актив гонхлоо 80 гэж заагаад өгч. Яг тэр норм дүнгийн 80 илүү байхгүй заасан юм шүү дээ. Массын оролцоо. Энэ дээр бас юм зарим нэгэн жижиг юм байгальтай тухайлбал одоо ланс үе, одоо энэ юу вэ? Энэ non linearity юм уу гэдэг энэ чеклэх юм байна. Энийг бол бүр тодорхой дахиад та нар яах вэ? Энэ өмнөөс арчилах юм шүү дээ. За тэгэхээр нөгөөд чи өөрчлөгдөж байгаа. Нөгөө static linear чинь. Static linear гэж байснаа модуль гэдэг нэг өөрчлөлт байна. Гин гутал одоо нөгөө нэг газар хөдлөлтийн ачааллыг барилгад аюултай байлж болох чиглэлийг болцож нэг оруулах штеп бид нар X-с нь Y-с нь ингээд тэрийг өгнө л гэсэн. Тэгэхээр new гэдэг дарангутал. Гэхдээ энэ дөрөв гэдгийг сонгож байгаад new гэдэг дарахж байгаа юм л да. Тэгжээж саяны энэ харилцах зохицож. Энэ дээр одоо уул нь энийг авчмаар юм шиг байгаас нөгөө Америкчууд бол энэнгүй хийгээд байна. Гэхдээ бид нар бол яг нөгөө газар хөдлөлтийн норм дүн баригдаад энийг чеклэж явж байгаа гэсэн. Тэгээд тооцооны төрлийг сейсмик гэж сонгоод нормоо сонгоод тийм. Тийм бол энэ нь бол айгүй танил төсөлтэй байгаа шүү дээ. Дээр дээр ч гэсэн байж байгаа тийм. Нөгөө хөрсний төрөл юу гэх тийм. За одоо энийг бүр сайхан дэлгэрэнгүй хэлээ тайлбар. Тэр хөрсний төрлийг бол нэгдүгээр хөрснөختийн дагуу байна шүү дээ. Газар хөдлөлтийн нормыг тэгээ яг том ширхэгтэй мөн жижиг ширхэгтэй мөн хадуу хөрсөн юм тийм. Дахиад газар хөдлөлтийн барилгын талбайн газар хөдлөлтийн эрчимийг сонгоно шүү дээ. Барилгын талбайн газар хөдлөлтийн эрчим чинь өснөөс хамаараад өөр болоод байгаа шүү дээ. Чиний 7 гэсэн мөртлөө сул хөрстэй байл нэгээр өсгөөд ч юм уу тийм. Тэгэн гутал автоматар энэ юуг авчиж байгаа. Өөр хөрсний хурдтгалын хамгийн их дахиад тооцооны эрчимтэй туслал авч. Энэ дээр жишээлбэл
8 балын газар хөдлөлтөйг Монгол 200 см-ийг секунд кабель авчиж байгаа шээ. Энэ Орсын нөгөө нэг 2.7-гийн 81 гэсэн нормын К1 гэдэг утгыг авдаг 3 дугаар өснөгт нь манай бас яг нормын 3 дугаар өснөгт яг цаг бийцэж байгаа. Тухайлбал барилга байгууллагын зөвшөөрлөх хэв гажилтыг бодолцсон ихтгэл цэврийг бол 3 дугаар өснөгтөөс авах нэ гэж. Босоо чиглэлдээ холбоос эсвэл диафрагм төлөвлөгөөгүй төмөр танкаас годоо ингэж байгаа байлаа. Тэгэхээр тэр 0.35 гэснийг аваад энэ дээр 0.35-аар бичсэн байна шүү дээ. Дахиад энэ нөгөө нэг 6 дугаар өснөгт Орсын нормын бол 6 юм байна. Манай нормын 5 дугаар өснөгт юм байна. Барилга байгууламжийн шин чанараас хамаарч ирэх үзэл. Гэтэ энийг яг Орсын нормын юу гэдэг яаж бичиж байгаа юм энэнгүүр мэдчихэж байгаа. Бүсгэн нэмэлт. Дахиад энэ бол 6 дугаар өснөгтийн бас нэг төмөр том бүтээцийг алуу болохоор төгсөв. Дахиад энэ чиглэлийг тодорхойлох гэх тэрлүү орж бас нэг өөрчлөлт. Тэр нь юу гэхээр X чиглэлээс нь өгч байгаа бол 1 гэх бусны 0 болгох тийм шүү дээ. Гэхдээ энэ дээр бас зарим нэг юм юмнууд байгаа л да. Энийг би өөрөө ч сайн ойлгохгүй байгаа юм. Энэ ном дээр тайлбарлах байна. Яагаад тэгэхээр манай хүн бол нөө equivalent аргаар явж байна. Америкчүүдийн хөөстэй тооцоо. Тэгээ манай энэ рүү орж нэрийн тайлбарлаад. Газар хөдлөлтийн ачаал зайлшгүй X тэнцэх буюу уртын дагаад перпендикулар үүсгэж болсон юм байна. Гүн автоматар энэ нэмэгдээ орж ирж байна. Саяныхаа нөгөө окей дараад энэ дээр окей дарангуул автоматар энэ нөхөр нэмэгдээ орж ирж байгаа хгүй X чиглэл юм шүү. Тэрэн шиг яг Y чиглэл үүсгэх нь бас саяных шиг так оруулах гэсэн. За ингээд энэ тохиолдлуудыг хийсний дараа дахиад нэг тохиол өгсөн. Тэр нь энэ load гэдэг нөгөө нэг одоо нөгөө нэг тохиолдол ачаас аавна гэж заагаад өгсөн байгаа шүү дээ. Гэхдээ авахтаа ямар утгаар бууруулж авахгүй гэдээ манай норм дээр байдаг шүү дээ. Тохиолдол ачаанаас бол 0.9 тэднийг бас зааж өгсөн. Тухайлбал 2 дугаар өснөгт нь зааснаар тогтмол ачаалаас 0.9 гэсэн ихтгэл зүрээр авав гэв. Тэр convert cases гэдэг нь нэг ч нэг тогтмол ачаа шүү дээ. Тэрийг оруулсан. Тэрийгээ сонгочихсон. Тэгээд тогтмол ачаалаас сонгоо оруулаад. Гэхдээ энэний энэ синхрон товчон дээр дараад энэ нэг ачаалсан манай жагсаалтад байгаа шүү дээ. Эндээс нёгийгээ би энэ дэшээ энэ сумаар оруулж өгсөн гэсэн үг шүү. Тэгжээд сая нэг авч өгсөн. За ингээд зээ чиглэл юм явуулчих чагаа. Дахиад за тэгээд айл гэсэн товчныг дараад оруулж өгнө шүү дээ. Тэр ачааллын үйлчилгүй чиглэлийг сонгох юм байна. Conversion direction. Тийм global mass гэдэг нэг газар хөдлөлтийн ачаал үүсгэх масс орж ирж байгаа гэсэн. Дахиад 2-ыг сонгоод яг саяны шиг 0.8 сэлтгэл зүрэ аваад 2 чинь бол удаан хугацааны түр ачаал байгаа шүү дээ. Удаан хугацааны түр ачаалаа дэше оруулж өгөө. Чиглэлээ сонгоод айд дарангуул ороод ирчих жишээ. Ингээд яг үүнтэй адилханаар богино хугацааны түр ачаалаас оруулж өгөө. Одоо ингээд шууд юу атсан биш үү? Calculation гэдэг тооцоо гэдэг. Энэ structure model combination sign гэдэг энэ дэлгэрэнгүй байгаа шүү дээ. Тэрийг бас энэ номоо гарч өгөө сайн бүгдийн юм хүртэл байгаа. Тэгээ энэ бол нэг давуулт нь юу нэ? Тэр нөгөө help уншдаг шүү дээ бид help уншдаг шүү дээ. Help-с арай өөр. Энэ help чинь бол юм ороод чиг. Энэ бол аяг. Энэ бол яг бидтэй адилхан. Тэглүү усан чинь тэгээд тэгэхээр нь тэрээс авсан шүү гэдэг чинь яг энгийн үг гэж. За тэгээд тооцоо хэлэхэд ингээд бүх одоо яг ямар тооцоо хийгээд байгаа юм, ямар үе шатн дээр яваад байгаа юм, хизээ хийсэн, ямар зай эзлээд байгаа ингээд бүх юмаа өөрөө ингээд үзүүлж харуулад ингээд одоо юугаа гаргана гэсэн үг. Одоо юу хэлээ? Протоколоо үзүүлээ явна гэсэн. Тооцооны үе шат болно тийм. Тухайлбал одоо энэ ямар тооцоо гэдэг. Static analysis хийгээд байгаа юм. Юу хийгээд байгааг мэдэхгүй ш. Static analysis хэдэн оны хэдэн сарын хэдэн цаг хэдэн минутын ингээд явсан. Ямар нэгэн алдаа илэрсэнгүй гэдэг ч юм уу тийм. Ингээд явж байгаа гэсэн. Тэгээд дахиад энэ юу вэ?
стресс модуль гэдэг. Ингээд өчнөө л юм болт юм шиг байна програмын цаана итерацийн дугаар нь хэдийн одоо юу явж яваад байгаа. За энэ нь бол нэг сейсмик анализ явуулах шиг байна тийм. Тэгж байгаа нэг ийм харилцах цонх гарч ирэл юм байна. Ойлгож нь хэд хүртэл ингэ явна. Юу гэж. Таны тааруулсан тохиргоонд л одоо зориулаад үр дүнгуудыг гаргаж ирэх гэж байна тийм. За тэгээд юу юм? Чи юу болоод өнгөрөөгөө санийхыг харж болно шүү дээ. Юу юм гэж юу. Хэм бол анализис меню calculation үйлсгээ full мэт гэх юм. Бүрэн тэмдэглэлээ гаргаж ирэх гэсэн үг шүү дээ. Сая тооцоо ихэд яг юу болоод өнгөрцөн бэ? Саяны full note-г гаргасан чинь ингэсэн байна шүү дээ. Энэ юм. Тэгэхээр энэ юу ярьж байгаа гэхээр за энэ програм дээр хэдэн сарын тэдэн ийм нэртэй файл дээр тий таны компьютерийн тэнд байгаа тэдэн цаг бүтээгдсэн ингээ бүх юм. За тэр гэдэг нэртэй тэр оф юу юм. Айн shell явцсан биш юм бүтээцийн төрөл. Энэ нь бол надад билдинг байх хэрэгтэй тийм энэ нөгөө харагдсан хөлхөм хэрэгж байгаа юм биш. Салтаа мэлдэ зааж болох хэрэгтэй. За тэгээд таны одоо геометрийн төвд чи энэ байна. Жишээ Z тэглэх дагуу жишээлбэл 18 оны метрч байлгуулаад тэгвэл Z тэглэхийнхаа дагуу төвчний Y тэглэхийнхаа дагуу X-ийн дагуу 30 м байлгуулсан шүү дээ. 18 м гэвэл төвний байх нь. Энэ хүндийн төв нь байх нь тийм. То энэ геометрийн төвтэйг хүндийн төв нь нийлэх ёстой ч үлээ энэ юутайгаа ч үлээ нэг ойрхон байх ёстой шүү дээ. Хөшөөний төвтэйг ч үлээ. Тэгжээс нөгөө юу хол байх юм бол дахиад тооцоо ийм юм гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол тэр чинь яг яаж бүрдэж байгаа юм гэх юм бол нөгөө шалгаж байгаа инженертэй за та энийг үзчихээг юм бол нөгөө инженер чинь илүү харыг ингээ харахад энэ дээр яг тэр юу яж ахна шүү дээ. Тэр төвүүдийн асуудлыг шийдсэн байна шүү дээ. Бол инерци манууд нь хаана байгаа юм. Өөртөө ч гэсэн харж үнэмшигт амар шүү дээ. Тэднэр чинь нийлж юм хоорондоо тийм. Зүгээр явуулаас гэсэн. Дахиад за хідэн зөвлөлттэй хідэн элементтэй тийм ямар юу болоод өнгөрцөн гэдэг юм байж ах чинь. Supportlаа. Тэгээд ингээ нарийн юм их юм нөө одоо ямар хослолоор яаж бодсон яасан гэсэн. Энэ нөгөө бидний оруулсан юу явж байгаа шүү те. 5 ч болцоо явж байгаа шүү. Нэг чиглэлд нь өгсөн шүү дээ. Тэгээд нөгөө бидний нөгөө юу гэдэг юм чинь. Спектр мөрийн мөрийг чи ингэж авсан байх шүү мэн шүү гэж хэлж байна те. Тэгээд нөгөө коэффициентууд ингэ явж ш те. Дахиад энэ Y чиглэлийн дагуу авсан чинь спектр мөрийг чи ингэж аваад ингээд бодвол ямар ч нэг юм хийлээ шүү гэж ингээд юугаа бодох шүү. Аны палаштайсэн биз дээ. Палаштай байна. Палашн дээр хийж байгаа шүү дээ. То дахиад нэлээд байгаа шүү дээ. Тэгвэл юугаар дуусчих гэсэн үг хэлээ те. То цаашаа армат тууршлал гэж юм байна. Дахиад энэ програмыг сонгох болсон шалтгаануудыг тайлбарлаж тийм. Тэрийг тайлбарласан. Энэ юм.
хавтай гэсэн юм. Парагаас бол хамаагүй яг автогч. Лира шиг ингээ бөөн тийм уюулэр координат драйвер гэсэн. А энэ одоо үр дүн Тэнцээр орж ирж байгаа. энэ $22,000. Гүг 22,000 ч юу шүү дээ. Revit structure, Revit architecture, Revit unity дахиад энэ минь бөөн програм нийлж байгаа. А яг энэ дангаараа бол $4,000-5,000 шүү. Биш тэгээ кракер хэрэглээд байгаа. За одоо энэ хамгийн гол нь үр дүн шүү дээ. Одоо юу бодвол ямар дүн гарсан бэ? Result menu руу ороод displacement гэдэг шилжилтийн утгууд харах нь л дээ. Тэгэхээр одоо энэ зангилаанууд ингээ бүгд гараад ирэх юм. Гэтэ энэ мозаикер ч гэсэн харж болно шүү. Би энэ зүгээр яг мозаикер харах чинь тодорхой харахгүй шүү. Энэ бүснэгтэй нь авсан байна. Болбол Y тэнхлийн одоо тойрч ирэх Y Z те. А энэ Y-X тэнхлийн шилжилт юм шиг байна. Энэ өнцгөн шилжилт юм шиг байна. Шилжилт нь 1 см-ууд гарсан шүү дээ. Энэ тэгээ нэг давхрын давхрын өндрийг 300 хуваагаад бодоход одоо 3 м өндөр байж байгаа шүү дээ, тийм. Нэг давхар нь 3 м-ийг 300 хувахаар одоо 1 см гарсан юм шүү. Тэгээд одоо нөхцөл хангагч байна гэж үзсэн юм байна. Тэгээд үзээч. Тэгээд result menu руу ороод хотоолтоос үзэх юм шүү дээ. Саяных бол энэ бол бүх элементэд нь харсан байгаа. Одоо энэ бол арай өөр. Энэ ялгааг нь харуулах гэж байна. Энэ бол result menu руу ороод хотоолт гэмтлээ global extremes гэж. Хамгийн их одоо хотоолт нь хаана үссэн бэ гэж шууд харсан гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ envelope гэдгийг дарах юм бол энэс арай өөр үсэх. Тэрний үг шилжилтийн бүх утгыг гаргаад тэгээ хооронд нь их багаар харьцуулсан. Харьцуулсан гэсэн хооронд. Хэрвээ тэр wireless гэх юм бол бүх утга нь зүгээр харьцуулахгүй. Би энэ global extreme-ийг яагаад авсан гэхээр яг хамгийн их тогтоолт нь хаана үсэх бэ гэж харах гал үссэн чинь шилжилтийн хамгийн их болон хамгийн бага утга энд гэсэн шүү дээ. 469 гэдэг дугаартай. Дахиад энэ өөр энэ дээр X нь гарсан байна. Энэ дээр Y-г нь энэ дээр Z-ийн дагах 109 дээр гарсан байна. Давтал хамгийн. Тэгээд ямар ачааны нөхцөл дээр ингээд энэ байж байгаа шүү тий. Тэгэхээр хамгийн бага нь аль дээр үсэн бэ? Дээшээ доошоо явсан байна. Тэгээ энийг нөгөө хотоолтын зөвшөөрөлт утга гэж байгаа шүү тий. Тэрнтэйгээ харьцуулж үзээд хангаж байна уу? А энэ нөгөө нэг мозаикаар бас өнгөөр харж болно шүү дээ. Бид нар чинь лера дээр өнгөөр нэг хардаг шүү дээ. Энэ бас өнгөөр харуулна гэсэн. Энэ гэхдээ одоо энэ өөр байгаа саяны утгаас энэ би энийг өнөөдөр оруулсан яриа өөр. Яа тэгэхээр түрүүчих чинь бол 10 сарын 10-нд нөгөө компани тавьж байхдаа сургалтын авсан үг. Одоо ингээд дахиад арай өөр дүн гарч ирээд байна. Дунд нь би өөрчлөлт хийсэн юм шиг. Энэ дээр бол одоо хамгийн их утга нь энэ улаацсан энэ балконтой энэ консолууд дээр гаргаж шүү цаадлын юм үзүүлээ. За тэгээд мэдээж лира шиг бас юу яах ёстой шүү дээ. Барилгын хувийн бизнесийн хэлбэрээ юугаар үзүүлэх ёстой шүү дээ. Анимашнээр юу анимашнээр үзүүлэх ёстой шүү дээ. Тэрийг нь одоо үзүүлээ. Энэ шин X чиглэлээс нь үйлчлэх үед юм байна те. 6.1 гарсан байх шүү. Шилжилт нь хамгийн их нь. Ганц ингэж яаж байгаа юм муу юм та. За ямар ч ингэж нэг хөдөлж байгаа юм харуулж байна. Ийшээ хөдөлт юм тий. Та нар өөрсдөө бүр гоёор нь харж болно. Энэ 10 хэд хэлбэр сонгоцмоо шүү дээ гэж тий. Би бол энэ ганцхан хэлбэрийг аваад зүгээр ингэж аниме мэдчих. Нөгөө 4-5 дахь хэлбэр дээр мушрах юу болох нь бас харагдах байна. Энэ нөгөө чиглэлээс нь тий. Нөгөө тийш уулзаад эхэлсэн. Энээр 6.5 гэсэн биш тий шилжилт. За одоо хэдүүлээ. Арматурчлалын тооцоо хийлгэх, арматурлалын тооцоо хийлгэх үр дүн гаргаж авах гэсэн юм. Энэ бол нөгөө фэйсбүүкээр тараагдаагүй
Энд дээр бетон ба төмөр бетон бүтээц гэж байгаа шүү дээ. 52.01 гэдэг. Тэрийг хэдүүлээ тохиолно гэсэн. Тухайлбал tools menu руу ороод job preference гэдэг. Түрүү чи энийг нэг задлаад нөгөө ачааны load codes гэдэг нөгөө задлж байсан шүү дээ. Одоо бол энийг задлахгүй design codes дээр гам бүтээц юм уу, юу модон бүтээц юм уу, геотехникийн норм болгох юм би харж байгаа. Жин reinforcement concrete-ийн норм юм. Одоо тэр SNF 52.01 2003-ыг 52.01 10 болгоод монголчууд боловсруулсан болохоор тэрийг аваа явчихж байгаа. Бид нэг лера дээр ч гэсэн тэрийг авч удаа тийм шинжилсэн. Тэрийг шинжилснээр авч удаа. Тэгээд ямар ч сан эхлээд юугаар сонгочихно шүү дээ. Эхлээд ямар ч сан за энэ нормын дагуу ямар ч сан бид бүтээцлээ хий шүү. Төмөртөөнийхөө арматурын тооцоо гэдэг шиг өнгөтлөө. Дахиад ийм нэг тохиргоонууд байна. Энэ нь юу гэхээр баган намнууны арматурчлын тохиргоо гэж. Design menu байгаа шүү дээ, тийм. Тэглэгөө ороод I required reinforcement for beams columns гэдгийг сонгоцсон байна. Энэ provided гэж байна. Энэ ном дээр ч юм бол provided дээр нь заагагдсан. Би бол энэ required-ийн сонгоцсон байна. Энэ хоёр бас хоорондоо ялгаатай болоод хоёр өөр. Тэгээд энэ calculation parameters гэдгийг сонгохоор энэ дөрвөн шиг сонголоо. Calculation parameter юу ч вэ? Тэгээд тэндээс calculation parameter гэдгийг сонгохоор энэ харилцаа сонгох. Энэ бол таны мэдэн шүү дээ. Шинээр үүсэх устгах гэж нөгөө нэг юм чинь тавьж байгаа шүү дээ. Шинэ тохиргоо устгах. Үүсгэсэн одоо энэ тохиргооны харагдах хэлбэр. Энэ жишээлбэл одоо сетүүд үүсгэсэн байна л да. Сетүүдийн яаж үүсгэх нь одоо яг лерагийн лера харамж шиг л үүсгэж байна. Тэрийг би одоо тайлбарлая. Энэ харагдах хэлбэрүүдээ ингээд өөрчлөхөөр ингээд өөрчлөгдөж байна. За тэгээд set 1 гэдгийг бол энд орсоор гараад ирчихэн тийм бүх юм 52.01 2003 гэсэн норм дүрм зааснаар тодорхойлё. Ерөнхийдөө энэ юу гэж бетон ажлын арматур, хөндлөн арматур юм шиг байна тийм. Тэгээд бетонгийн гутлаа энэ чеклэх нэг хэсэг ба шүү дээ. Энэ их юм бол одоо анх бид нар чи бетоноо заагвартаа оруулалтаа заагаад өгсөн байна шүү дээ. Тэгээд тэрнгээр авъяг гэвэл энийг чеклэж гэсэн үг. Тэгээд тооцооны үзүүлэлтийг сонгосон нормын дагуу тодорхойлё гэж. Тооцооны хэсгэнд оруулсны дагуу бетон аваа гэх юм бол энийг нь чеклээд болох шүү дээ. За энэ юу гэдэг юм бэ? За энэ B1 B2 гэснийг бол олохдоо бас нэг энэ тохиргооны нэрийг бас өөртөө заагаад өгчих болно гэсэн үг шүү дээ. Дараа нь програм нэг хадгалсан байх гэсэн үг шүү дээ. За энэ бетон ба өрсөлдсөн хүчтэйгүүд арматуртай төмөр бетон бүтээц барилгын дүрмийн одоо энэтэй хамт явдаг шүү дээ нөгөө энэ нормтой 50-ын 150-ын 10-ын 5-1-ийн 10-т зааснаар удаан хугацааны үйлчлэлийн үед энэ сигма юу ямар ч юм бэ гамма B1-ийг 0-с гэж авлаа гэдэг 0-с гэж авсан тийм нөгөөх нь бас энэ заасан бүтээцийн эвдэрлийн шинжийг болсон гамма 0-с гэж авлаа гэдэг. Тэгээд бетон үеийн зузаан 1.5 м-ээс их одоо тийм ч одоо хатан суурмар байхгүй байна шүү дээ. Тэгэхээр энийг бол чиглэх байх. А энэ бетоны харьцах гадаргуун агаарын хацсангуй чиглэлийн хэмжээ энэ орсоор тэгж байгаа юм шиг үү. Google-ээр орчуулсан. Энэ 40-оос 50, 40-оос бага, 75-аас их гэх сонголтууд байдаг. Энэ 40-оос 50. Амрын үзүүлэлтүүдийг бас тохируулж өгч байгаа юм тийм. Тухайлбал ан цав дамруунд үүсхийг зөвшөөрөх юм уу гэж гэдэг юм тийм. Энэ чиглэхээр юу вэ гэсэн үг тухайн газрын юу үүснэ гэсэн үг юм. Тийм хэлбэр одоо өдөр болгоны цагаараа мэдэн дээр чинь агаарын хацсангуй чигшил өглөөд хэд мэдээ тийм юм шиг. Олон жилийн дуучаар энэ жилийн донд ч юм уу байгаа шүү дээ. чигхэл ах тийм. Бичний барилга байгууламжийнхан бол энийг сайн мэддэг. Би ч гэдэг энэ хаалтаа гэж бичээс тавих. Энэ ч дуусч юм. Тэгээд энэ дараагийнхын юу руу орчих чинь тийм. Энэ рүү орчих чинь. Энэ дээр за арматурынхаа ангийг сонгох юм шүү дээ. Ангийнхаа. Одоо бол арматур яриад тэгэхээр дахиад арматурын шилдний голчийг одоо хамгийн их нь яг юу байх вэ? Одоо жишээ нь энэ 5 давхар ойрлого дээр бол 22-оос дээш арматур хэрэглэхийг их бодохгүй байхгүй яг тэр 22-оос дээш болчихор ч нөгөө бодвол англи мадалт нь хүрхгүй англи нь итэрчих юм бол нөгөө шайх маях гээд ажиллаа ихс чинь гээд захиал гисэн цаанаасаа
За тийм л нэг нүгэлтэй битгий юм хийгээрээ зүгээр нэгдэх юм бичих гэсэн болохоор 22-оос их харамтлал сонгохгүй тохиолдож байгаа чинь тийм. Тийм хамгаалтын бетон үе энэтрээ бол зааж өгнө шүү дээ. 10 төрлийн гадуур ус юм уу? Юу центрээс нь юм уу ч гэх юм тийм. За энэ хөндлөө 10 төр явах тохиолдож чинь тийм. Дэн сохроны тэгээд нөгөө саяныхаа тохиргыг хадгалсан байна шүү дээ. Тэгээ хадгалсныхаа дараа энэ сет гэдэг нөгөө тохиргоогоо сонгож аваад энэ дээр нөгөө нэг баган дамнуунуудаа зааж өгөх юм шүү дээ. Энэ баган дамнуу шүү. Үүсгэсэн тохиргоонуудыг тооцооны тайлбарч саяны энэ яг хэдээр авсан гэдэг бас нөгөө нэг тооцооны нөгөө үр дүн гаргаж авсан шүү дээ. Тэнд протокол тэр шигээ бас ингээд протокол хэлбэрээр гаргаад авчиж байна. Тухайлбал энэ saving note гэдэг нэр тэрийг заавал өөрөөсөө board дээр шивэх хэрэггүй эндээс нь гаргуулж авах гэдэг байхгүй. Хадгалж авах тохиргоогоо сонгоод тэгэхээр ийм гараад ирчих. Тэгэхээр энэ доор нь word-оор хадгалах юм энэ одоо юу юм бэ? Excel юм ингээ фото зургаар хадгалах юм уу? Саний нөгөө юм төвчтэй бетоны ангид B25 тэгээд ингээд дагуу арам туушны байна, хөлөө арам туушны байна. Тэдэс тэхгүй мэтгэхгүйгээ тий. Нарийн ширээ юм явж явах шиг байна. Тэгээд энэ нөгөө нэг багнууд байгаа шүү дээ тий. Баган дамнууд ийшээ зааж оруулж өгнө шүү дээ тий. За саяны яг энэ set 1 гэсэн тохиргоор авъя шүү та нар бүгд. Тийм хөтлөө apply гэдэг одоо яг саяныхаа тохиргоонуудыг өчөж чинь гэсэн үг тийм. Гэр харамжгүй. Гэр харамжч бас ингэж боддог шүү дээ. Энэ гутал энэ нэг компани бүтээгдэхүүнүүд тоххой автодиск гэнэ. Тэгээ автодиск robot structure analysis гэх юм арс гэж тавьчихж байгаа шүү. Арсаа хоёр чинь нэг компани бүтээгдэхүүн байна. Хоцны метод өөрөө заав шинээр үсэх албагүй гэж байна. Энэ бол одоо балер яваа шүү. Ийшээ галбилцсан ингээл нэг сонир. Эндээс нь авснаа ийшээ нэг эндээс нь авснаа ийшээ хийцэн байж. Энэ миний өөрөө босохгүй архитект нь ингээд төсөөлөхөөр энэс амир юм байж болно шүү дээ. Босхон гутал нь тэрийн зүгээр л наашаа сайхан Revit structure руу оруулж ирэл. Analysis менюгийнхаа robot structure analysis-ийн robot structure analysis link гэдгийг дарангуутал автоматар бүх тооцоомод байдаг. Гэхдээ бас нэг мэдээж тохиргоо байгаа. Тухайлбал одоо модельөө явуулах юм уу? Тэгээ ASCII үүсгэсэн загвараас модель апдейт хийж арматууртай авах юм. Одоо зарим дамруу муруу жижиг хийц мэдээж шүү дээ архитектур тийм. Тэгвэл бид нар жоох ихсгээл энэ намын өөрчилж болно шүү товчлын нэг. Тэрийг апдейт хийх юм уу? ASCII апдейт хийхдээ дахиад үр дүнтэй авах юм. Энэ Revit чи өөрөө бас тооцоо хийлгээд байна. Гэхдээ cloud-ыг шиг cloud тооцоодыг шиг. Одоо л бүр програмаар хэлчихэж штэ. Тэгээд за энэ шүү дээ. Ars 2015-аас ARSAP руу явуулах гэдэг юм уу? ARSAP-аас Ars 2015 руу явуулах юм. ASCII ARSAP-аас явуулах үр дүнтэй явуулах гэдэг юм уу гэсэн сонголтуудаас чиглэлээ сонгосон. Дахиад шууд файл үүсгэх юм уу? ASCII шууд одоо яг тооцоогоо хэлэх юм уу гэх санаа юм шүү дээ. Энэ хоёроос. Доотлох нь бол зүгээр ингээд нэг тооцоо файлыг үүсгэж юм шүү дээ. Юм готлаа send options дээр нь бас тохиргоонууд хийнэ. Загвар хөрвүүлэх нөхцлүүд. Тухайлбал одоо модель бүхэлд нь явах юм уу? Зөвхөн одоо юу яасан? Сонгосон элементүүдээ явуулах юм уу гэх юм тийм. Дахиад бүтээцээ хувийн болоод бусаж ин авах юм гэдэг. Энэ detail гэж байгаа шүү дээ. Нэгэ доошоо сунгах юм бол цас масны ачаа гэж байна. Энэ Revit дээр ачаа оруулах бас болох. Тэр ачаа оруулах саний Revit дээр оруулсан ачаануудыг чи автоматик хийчих юм уу гэсэн сонголттой байсан. Зүгээр тэрийг оруулсан бол автоматар аваад гэсэн. Дахиад нэг жижиг юм удаа тухайлбал өнөө одоо артлын нэг юунууд байгаа шүү дээ. Тэнхлэг ингээд өдөр сайн үүсгэсэн шүү дээ. Модель авсахдаа тэнхлэгүүд давхруудаа үүсгэсэн шүү дээ. Тэр мэрийг ашиглаа явах юм уу зүгээр зөвхөн модель авах юм гэх юм уу. Тэр мэрийг ашиглаа явах хамаагүй адилхан. Тэгээд арматурчлал энэ мэрийг авах юм уу дахиад металл холбоос авах юм уу гэдэг заахгүй. Металл бүтээцээ байна тийм. Тэгээд окей дарангуут энэ дуусаа дахиад энэ дээр окей дарангуут ингээ авчиж байгаа. Send model robot structure analysis гэдэг. Нэг үрчлээ энэ модель ингээ явуулчих жоох цаашаа. Тэгээд ингээд нөгөө нөхөр чинь тооцоо мооцоо байлаа. Энэ одоо юу руу ороод ирсэн биш үү? Оролт дээр ороод ирсэн биш үү? Давхрууд нь бүгд автсан.
Энэ бол амраа шүү дээ. Заавал юу гэсэн. Скадас авах юм байна. Энэ ингээл сайхан ороод ирсэн байна. Тэгээд хэдүүлээ одоо энэ загвар дээр тооцоо хийх юм шүү дээ. Сайн хачнууд байгуулад бүх пад. Тэгээд цааш. Энэ л одоо юу юм? Энэ параграфыг сонгосон шүү дээ. Дандаа автоматар зурсан загварыг шууд тооцоогоор дагуулж болоод өөрөө автоматар явуулаад тооцоод бүх шаардлагатай нөхөдлөө байна. Гэтэ ревит руу чинь лера мера хөрвүүлж байгаа, лераас ревит руугаа хөрвүүлж байгаа гэдэг юмуд байгаа та. Гэтэ энэ програмын миний бодлоо шүү дээ. Яг сонгох болсон шалтгаан бол энэ ревит дээр лера дээр хийсэн тооцоогоо яагаад нэг өөр програмаар хацуулж үзчих болохгүй бас нэг хүн өөрөө хэлцэж байна шүү дээ. Нэг бол одоо архитектурынхаа босгосон модельийг зүгээр шууд авчий гэж хэлдэг. Айлсгүй архитектурын програм авахт нь өөрийнхөө програмыг давхарлуулаад сетээр худалдаа авчиж гэдэг. Энэ бол хувийн яг сонголт. Айлсгүй нөгөө гадаадын компанитай хамтраад зург гэсэн тэднийх нь нэгнийг ашигладаг гэдэг. Ийм сонголт үү. За цаашид бидаас болоход ийм нэг 13, 14, 15 дээр энэ K-Marsh гэдэг ахал гэж хэлдэг та. Энэ хүний номыг яг Amazon-с худалдаж аваад, номыг худалдаж аваад энэ дээр өөрөөх мэйл хаяг юм. Мэйл хаяг юм бичээд одоо би энийг чадахгүй байна гэдэг мэйл бичээд шалгаа болсон. Яг энэ номоо бичиж явах үед энэ худалдаж мэйл явуулаад загвараа түнхэл энэ аюул сайхан. Тэр загвар магвар бүгдийг үзээд өө чиний яг тэр занглаан дээр ч асуудал үүссэн биш үү гэж буцаагаад нээл зээ бичээд аюул энгийн юм байна. Та нар асууж тодруулах юм бол энэ ном дээр ч мэйл хаяг нөө би бас цаашаа байна. Гэтэ энэ номнууд нь хоорондоо тэгээд энэ номыг авахд голоо нүдэд байхгүй. Энэ тухайлбал бас $50-60 гэж байна шүү дээ. Монгол руу ирэх ч бас хугацаа $60 ч хэдэн өгч үү. Гэтэ энэ өөрөө хэлж байгаа асуу. Энэ юу нэмэгдсэн гэхээр энэ юг нэмсэн. 2015 нэг давуу тал нь Wise юм байна. Салхитай. Барилга оруулаад ерөөсөө салхи аль чиглэл бүхэн бүр ингэ амар гоё гарна. Тэрийг К ах арай ингэ гоё тодорхой болгоод тайлбарлсан байна. Их чинь. Тэгээд K-Marsh гэх хүний тухайд бол тэгээд дахиад энэ номнуудыг ашиглаарай. Энэ сарын энэ ороод төсөлч энэ дахиад 2009 он Оросын Москвагийн сургуулийн нөгөө эрдэмтдийн профессор байгаа. Тэгээд энэ програмын нөгөө Оросын норм бүхэн орсон шүү дээ. Өөр нь окей гэхгүй гэсэн дүгэл гасан юм шиг байна. Энд гэсэн. Энэ бол энэ асуудал. За тэгээд төсгөл хэлмэд бол мэдээж энэ бол номын сувч шүү дээ. Тэгээд энэ проектын доор тавьчих шүү дээ. Энийг ном байна. Энэ бол яг одоо саний нэг ганц манц гэдэг нэг асуудал орж ирсэн шүү дээ. Би нэг мэдэхгүй байгаа гэдэг мэдээсэн шүү дээ. Метод дээр юу яг тооцоо хийхэд ингээл баахан ингээл алгоритм цаана явуулан гэрчээ шүү дээ. Програмын цаана юу гэдэг. Ерөө тэрийг орж судлыг үед энэ ном бодож ном. Энэ ном ч юм бол ерөөсөө бид нар чинь тооцоо хийх бол компьютер заавал матрицаар өгдөө шүү дээ. Матрикс анализ гэх энэ ном бүр өөрөө дотроо програмтай хоёр хэмжээст гадаргууд яаж програм бичих үү, гурван хэмжээстэд яаж бичих үү гэдэг бүгдийг заасан. Аль хэл дээр бичүүл инхүү. Одоо энийг ашиглаарай. Тэр бүр нарийн програмын цаана юу болох вэ гэсэн. За бас энэ K-Marsh-ын зургийг оруулчих. Цахим шуудын луу шууд бичих болно. Өө агаа би таны номыг Amazon-с авсан шүү. Адилаагаас авсан гэж хэлж болохгүй шүү дээ. Amazon судалсан. Манайх бол ийм лицензтэй аст гоё явж юм байна те. Таныг бол магадгүй одоо ирж манай сургалт заагаасаа гэж хүсэж байна. За над руу бас явуулж болно. Бас дахиад LinkedIn дээр групп байна. LinkedIn дээр 2 ч групп байна. Энэ 2 групп. Энэ нь айгүй гоё юм байна. Яг дэлхийн програм шүү дээ. Дэлхийн нэтээр хийж байгаа шүү дээ. Нэг тэгээс хүн юм тавьж ин арабаас ингээ улс орон болгоноос нэг юм хийсэн чи ингэжтэй тэгжтэй бүгд ингээ програм очив. K-Marsh хариулаад хийж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээ асуулт хэрэг асуулт үү? Гүр анчгадас асуулт асууж. Асуулт коха. Анчгадас тэгээ Дийти макс. Одоо нөгөө юу ааш вэ? Монти макс нэр нэмэрээ авах. За хаташ гэдэг нь чинь энэ овч.
PD ихсэн юм байна.